За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Одоо Нэл Таргийн энэ удаагийн хөдзөр дэлгэлт ихэд бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ та ер нь урд наснда ямар хуу хүн байсан. Тэгээд тэрнээс чи нэг ямар хуу өвлийн өр орж ирээд танийтай бас чаналгаа зүгэл жаргаагаад байгаа юм уу, зовоогоод байгаа юм уу те. Тэгээд тэрэн дээр ч бас гаргалгаа нь юу байна гэдэг талаар хэдүүлээ хөдзөр дэлгэх болно. Би ингээд бас додоод жилрүү хөдөлгөөд орж байна. Ер нь ингээд айгүй нэг юм анзаараад байхаар хүмүүс ингээл гүрийгээл амьдраад идэг сайн хүн байх хэвээр сүлгчээх хэвээр гэдэг. Гэтэл энэ чинь хүн болгон тохиолсон бас хов тавилангийн юм байна, өвлийн үрийн нөлөөлөл байна. Тэрийгэ мэдхгүй айгүй тийм гүрийдэг үеийн та анзаараад байдаг юм. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ дэлгэх болно. За зоосны элч буюу зоосны боол, савааны хаан, тэгээд хатан гэдэг 3 хөдөр байна. Аль нүдэн тусч байгаа хөдрийг сайн сонгоорой. За юу шүү. Заримд нь хэлчихье. Энэ дээр айгүй сайн анхааралтай сонгохгүй бол энэ чи юу штэ. Өөрөө чинь өмнөд урд насныхтай ярьж байгаа штэ. За сонгосон гэж найдаж байна. 3 2 1 эхний хөдрөө дэлгэцгээе. За эхнийх нь зоосны элч буюу зоосны боол. За хөдрийг ажиглавал нэг тийм залуухан, царайлаг, аюу тийм ухаалаг гарсан залуу их тийм гоёмсог хувцастай аюу том зоос барьчихсан зогсож байна. За юу гэсэн үг вэ те? Нэгсэндээ та өр төрөлдөө ухаалаг, тайван, дүлгөөхөн гадаад харагдах байдал их гоёмсог, дэгжин боловч дотоод хүн чинь нэг тийм сонин өвгөнөрхөө, тайван. Гэхдээ ерөнхийн нэг тийм амьдралын шугамд хартсан байдаг. Гэхдээ тийм зэрлэг тайван хэрнээ тийм жоохон баг зэргийн хүүхд дээрээ ч юм уу эсвэл сэтгэлгээ нэг тийм амар юу яагүй. Амьдралын сонирхол байдал нэг тийм хууч тийм хэд хөгшин нэг тийм ийм байхсан тийм байсаггүй. Ер нь нэг тийм амьдралын сайн сонирхолтой байдал дуртай. Гэхдээ хариуцлага болон бас бус амьдралын чухал зүйл орж ирэхэд маш хариуцлагатай, маш өөрөөсөө хандж чаддаг. Тийм төрлийн хүн байсан мөн гэж гарч иж байгаа юм аа. За тэгээд цаашаага ярил мэдээж өөрөөд тийм юу байдаг. Зоосны боол учраас чинь залуу хүн хэр баргийн нэг тийм дүрм журм эсвэл тийм хэд хатуу үзэлтэй юм биш. Ер нь нэг тийм чөлөөтэй сэтгэдэг юмд тийм автаад ингээд эсвэл заавал юм байхс гэсэн юм боддгоо. Тийм төрлийн хүн өөрөө чинь бас урд төрөл байсан юм уу та гэж л гарч иж байгаа юм. Өмссөн хувцас нэг тийм гоё дэгжин байгааз ийм гоё ногоон. Гэтэ ногоон зүгээр ногоон биш юм. Юуны ногоон, тогсын ногоон те. Яг тийм учраас та бас төрөлдөж гисэн бас ер нь нэг тийм гоё гоёмсог байдлыг хүсдэг. Хэрнээ дотроо нэг тийм хуучин дэлтэй өвгөн шиг бас байх магадлалууд бол байдаг. Ерөнхий суурьнаа бол тайван. Нэг айхтар амьдралын юмд ач холбогдлох баг хэрнээ тийм гоё сайхан зүйл, гоё сайхан хувцас, гоё сайхан идэл хэрэглэл тус дуртай. Гэхдээ тийм амар тийм үрлэгэн бол биш. Ерөнхий амьдралаа бас хизээд нь үрлэгэн байгаа. Хизээд нь хямгч яах вэ? Тэрийг бас сайн мэддэг, хадгалдаг. Хамгийн гол нь аюу тийм суурьндаа тайван. Тэгээд амьдралаа том зургаар та бас харж чаддаг. Өнгөрсөн төрлийн нөлөөлөл чинь бас болж байгаа штэ. Тэгээд нэмээд тийм ерөнхий тийм бус хүмүүсийн юу гэхээс л өөрийнхөө амьдралын юу мэдэр чинь яаж нэгддэг аюу тийм чухалчилж үздэг. Бус хүмүүс юу ч нэг тийм байдал явахгүй нэгсэндээ өөрөө яаж мэдэрч байгаа юм те. Тэрийг аюу тийм ажиглал төрлийн хүн юм уу гэж бол энэ дэр ингээд гарч иж байгаа юм аа. За тэгдгийм байж. Гэтэл эн чинь таны өөр төрөл дээр 2 савааг зарж иж байна. Хөдөлгөөр ойлгомжтой байгаа сте. 2 замын аливгаар нь явах вэ гэдэг. За энэ бол ингэж байгаа юм. Нэгсэндээ таны урд төрлийн амьдрал чинь бас аюу олон сонголт орж иж байсан. Ингээл байхгүй нэг юм хүмүүс нэг амьдрал гэдэг штэ. Хосвоо таг ганцаараа явж байгаа л маа огцсон 2 3 залууч юм 2 3 охин гарч ирэл сонголт их болдог. Таны амьдрал гэсэн бас ер нь өмнөд төрөлдөө гэсэн бас тийм зүйл бас байсан байх вэ те. Огцсон ингээд байж байгаа л гинт ингээл нэг ажил төрөлж байт юм уу эсвэл хайрцаг төрж байт юм уу олон сонголтууд гарч ирээ та тэрнээс нэг сонгох хэрэгтэй болох ч юм уу эсвэл нөгөө талаасаа бас айтайхан юмыг хийх гээд нэгсэн таны амьдрал 2 сонголт өгдөг. Нэг бол
хурдтай хэрнээ тийм чанаргүй яв. Эсвэл удаан хэрнээ аюу тийм чанартай байгаад. Та ерөнхийдөө бол амьдралын том зургийг хардаг учраас удаан хэрнээ чанартайг дагдаг. Тэгээ сүүл нь яг тань зүг байдаг ч гэсэн бас ер нь нэг жоохон тийм тухайн үед яг сонгосон шийдвэртэй бас жоохон эргэлзэх, тэнэгэлзэх хүмүүс аниулах үйл явдлаас бас болдог байсан байх магадлал байгаа шүү заяа. 2 сар гэдэг хөтөр маань өөрөө сонголтын хөтөр, давхар төлөвлөлтийн хөтөр. Одоо таны өр төрөл бас одоо таны өр төрлөөс орж иж байгаа зүйл гэх юм уу те? Аюу тийм сайн төлөвлөлтийг маш сайн хийж чаддаг, дүгнэлтийг маш сайн хийж чаддаг. Гол зүйл гэвэл уг нь тийм яг өөрийнхөө яг шийдвэрийг гаргаж чадвал уг тэр чинь гоё амжилттай явдаг. Зоосны боол болон одоо 2 сарны балын байдгийг уг нь яг өөрөөр сэтгэхэд өөрөөр амьдрч чадвал аюу тайж үүрэгтэй амьдралын сорилно гэвэл одоо яалч таны өр төрөлч байсан байх магадгүй одоо ч гэсэн бас одоо орж ирсэн байж магадгүй. Яагаад гэвэл хүмүүс таны амьдралыг бас тийм аюу тийм нөлөөлөх гэж оролдог. Одоо ингэж амьдруулээсин, тэгүүлээсин, энийг хийж үзүүлээсин, ингэүүлээсин гэдэг. Та тэгээд тэрэнд нь бас болох юм уу гэж бодцохоор тэгээд нэгсэндээ юу ичдэг. Тухайн үед гайгүй юм шиг хэрнээ том зургаар бас жоохон алдсан байх магадлалуудыг бас жоохон оруулах гэдэг юм бол байгаад идэв юм байна шүү заяа. Энэ бол нэг тийм магадгүй энэ зүйл танд одоо ч болдог гэж магадгүй. Яагаад гэвэл хүн нэг тийм өр төрлийн юмс нэг холддог юм да. Одоо би нэг ярийн түүх сонсч ирсэн. Манай хүн ингээд өр төрлөө харж ядагсан гэдэг нэг одоо эмэгтэй байсан. Аимшигтэй тайван чавган төсөн гэсэн юм байсан гэсэн. Одоо ингээд юу исэн гэлтэй нэг юунда одоо хошуунда бас нэг тийм зовлон чавгац ер нь эмнэлгийн хамгийн мэддэг. Тэгээд чинь хүүхд төрөх гээд амарын болж байгаа гэдэг хахад л тэгэл мань хүн одоо тамхитаар ганцтаа сууж ирсэн гэсэн. Тэгэл нэг хормойг өсгөж харчаа. За болоогүй дахиад дүлдүүл гээл. Тэгэл тамхитаа суугац. Нөгөөдүүл нь ээж аав нь хатан батман галзуурал яана чи доохгүй зүртэй бай гэж суулждаг. Тэгэл нэг тамхитаа л байж байгаа л хормойг өсгөчөө за болж байна. За дүлдүүл гээл явждаг. Нэгсэндээ танд бас жоохон тийм зарим тохиолдолд бас тийм тайван байх. Ялангуяа ажил дээр аягүй сайн төвлөрсөн тохиолдолд хэн юу болж байгааг мэдчихэж учраас аягүй тийм төвлөрөл бол танд орж ирдэг бөгөөд ийм төвлөрлөөрөө та бас аягүй дажгуусаа явж чаддсан байна гэж бол одоо энэ гарч байгаа юм аа. За гэтэл энэ одоо хүний амьдрал бол гэдэм биш. Гэтэл чинь сүнсний амьдрал чинь одоо дээд гэгэд нөхөр гарч ирсэн. Энэ өдрийг сонгосон хүн та одоо юутай зүүн совинтай тодорхой мэдрэмжүүдтэй. Энд тэ зүгээр нэг зүүн совин биш. Одоо хүний таны одоо өр төрлийн сүнс чинь бас айгүй дайггүй тийм зүүн совинтай юм мэдэрдэг, харддаг, гадралдаг тийм бас тодорхой хэмжээний манифест гэдэг юм бас өөрийн хэмжээндээ бас тийм тодорхой хэмжээний шившлэг яадаг гэдэг нь хийждэг чаддаг хүн байсан учраас тэр нь одоо танд бас өвлөгдөж орж ирсэн юм бол байна уу гэвэл байна. Тэгээ ер нь таны одоо удмыг давхар танай талынхныг харддаг нэг төрлийн бас сахиус байдаг учраас одоо хідэн төрөл явсан ч гэсэн танаас бас одоо тийм ямар хөө хүсэлтэй байдгийг яад гэдгийг мэдээ явуул одоо танд бас урлагийн туслах бэлэн нэг төрлийн сүнс гэх юм уу эсвэл сахиус бол танд бол байдаг юм байна. За энэ хэдийг бас нэг нийлүүлээ харах юм байна. Ерөнхийдөө таны өр төрөлч бай, магадгүй таны одоо төрөлч бай, нэг тийм амар тийм хувь тавилангаас чи ингэж явах хэрэгтэй, тэгж явах хэрэгтэй гэсэн юм бол бас гайгүй. Яг мэдээж байгаа ч гэсэн амар тийм өндөр бол биш. Тань нэгснээ сонголтуудыг л өгдөг юм байна. Өр төрөлч гэсэн өгдөөсөн. Тэр сонголтуудаас та өөрөө сайхан юугаа явуулдаг. Хараасаа явуулдаг юм байна. За тэгэхээр ингээд бяцхан нөгөө талаас ингээд дүгнэлт болон бас хилээгөө зүйлсүүд хэлэхэд ерөнхий өр төрөлчин бол ийм одоо за залуу хүн ч яг ерөнхийдөө бол ийм туранхайтар тийм гойлрыг талдаа тайван дүлгөөхөн гэхдээ амьдралын хамгийн нэг том зураг юм харж чаддаг. Чөлөөтэй бөгөөд тийм хүүхэн шиг сэтгэлгээтэй хэрнээ маш хариуцлагатай тийм төрлийн хүн байсан бөгөөд өр төрөлчин амьдралын олон сонголтууд байсан боловч одоо хувь тавилангийн нэг тийм амар юм бол бас аюу багтай ерөнхий чөлөөтэй явдаг төрлийн хүн. Тэгээд хамгийн чухал нь гэвэл юу юм байгаа шүү. Танд сахиусны тэнгэрийн одоо юмнууд байсан учраас юу яаж байгаа? Юу гэвэл одоо зөв
зүйлийг зөв манифест энэ юм хийхэд бол тэр чинь аюугай өөрчлөлдөг. Тэгэхээр бас нэг юм байгаа юм. Тэгээд дараагийн хэдэн зүйлс гэвэл хэрэг баяжсан, дажгүй байсан юм уу те? Дажгүй амьдрал амьдсан юм уу гэхэд. Энэ дэр ингэнэ. Одоо үүлийн үртэй холбогдлох зүйлийг одоо харъя. За эхний хөзөр маань Justice буюу шудраг явсан. Танд яалтчгүй одоо өөр төрлөөс чинь болон орой төрлөөс чинь орж ирсэн тийм одоо амьдралдаа ер нь их тийм хариуцлагатай байх ёстой шүү. Ер нь бүтээгчтэй шүү гэдэг хөзөр бол байгаа юм. Энэ ингэсэн байна. Таны өөр төрөл чинь бас хариуцлагатай дажгүй боловч ерөнхийдөө аюу тийм сул жоохон өнхайгүй төрлийн хүн бол бас байсан байх магадлал байгаа шүү. Тийм учраас энэ төрөл чинь таныг одоо ялч хичээгээрээ зүтгэрээ гээд янз бүрийн сонин сорилууд бол танд одоо байгаа амьдрал чинь бол орж ирдэг юм байна. Нэгсэндээ таны өөр төрөл потенциал сайт аюу дажгүй хүн байсан ч гэсэн тэр потенциалыг бүрэн ашиглаж чаддаг учраас энэ төрөл чинь таны одоо потенциалыг бүрэн ашиглуулъя гэсэн үүднээс таны сая тийм жоохон шахаад нүдээд байдаг амьдралаас одоо чи энэ замаар дажгүй яв үгүй бол чи явахгүй гэсэн нэг тийм маягийн зүйл бол орж ирэх магадлал бол бас байдаг юм байна нэгт. Нөгөө талаас одоо юу гэдгийг танд бас одоо өөр төрлийн хүн чинь одоо шудраг ёсны биш тийм жоохон баг зэргийн залжин юм уу эсвэл бол байсан байх магадлал байгаа. Тийм учраас магадгүй тухайн үедээ бол дажгүйсэн баг. Гэхдээ том зургаараа бол дэмий хийдэг үйлдэлүүдийг хийдэг байсан учраас энэ төрөл чинь тань нэг тийм амар за яг толгой сэргэлэн ажиллах бол яг байж болно гэх тийм асуудал биш. Гэхдээ нэг тийм зайлг гаргаад хурдан баяжийгээд нэг тийм тэр нь хоол явахгүй байх магадлал болж байгаа шүү. Тийм учраас яг мэдээж одоо юу гэдгийг дажгүй сайхан бизнес санаа үүсгээ сэтгэе тэгээд юм хийж болно. Тэрнээс их тийм хүн лөөдөж юм уу эсвэл юм гяс ингэж болох юм байна гэсэн үйлдэлүүд бол нэг тийм танд бол угаасаа зохитгүй юм байна. За хоёр дахь үзэр 5 аяга. Юу яасан? Одоо танд бас одоо өнгөрсөн төрөл дээр чинь зүрх сэтгэлийн тал дээр бас шархалж явсан бөгөөд бас шархлуулж явсан зүйл бол байдаг юм байна. Ялангуяа одоо юу гэдгийг баг зэргийн энэ гэхдээ хувийн та суурин дээр дажгүй боловч таны өөртөө суурин дээр дажгүй боловч бас хувийн харилцаа тал дээр бас хариуцлагагүй ханддаг ч юм уу эсвэл хүний сэтгэлийг үл тоодог ч юм уу тийм маяг үйл явдал болсон байж магадгүй учраас магадгүй та энэ төрөл дээрээ бас тэрний үеийн үр байж магадгүй. Яагаад гэвэл 5 аяга гэдэг бол одоо зүрх сэтгэлийн тал дээр ер нь бол фейлсний хүлэн зөвшөөрөөд дараагийн зүйл рүү явна гэж байгаа юм. Ерөнхийдөө бол гайгүй юм шиг хэрнээ танд үе сэтгэлийн бас нэг тийм одоо найдаж явсан юм чинь бүтгээ болдог ч юм уу эсвэл айгүй дажгүй хаарсан юм чинь бүтгээ болдог ч юм уу ялангуяа хүмүүсийн харилцаа хайр дурлал байна уу эсвэл одоо ажил төрөл дээр ч юм те таны итгэж явсан хүн чинь таны жоохон хуурах гэдэг нь нэс нь таны өнгөрсөн төрөл дээр чинь таны төрөл чинь бас ялангуяа хүмүүстэй харилцаан дээр зайл гаргаж зайл мэх уралдуулах гэж хичээдэг байсан байх магадлал байгаа болохоор энэ төрөл чинь тань дээр бас жоохон нөлөөллийн юм жоохон бас орсон байх магадлал байгаа шүү гэж гарч иж байгаа юм. Ерөнхийдөө ингээ хараад 3 дахь нь чөтгөрийн үзэр. Нөгөө тайван хүний чинь бас нэг жоохон суулал гарч ирж байгаа юм. За энэ дээр бол тийм амар чөтгөрийн хорл юм эсвэл тийм муухан байсан бол гэж хэлэхгүй. Яагаад гэвэл суураараа дажгүй учраас. Харин одоо юу гэдгийг нэгэнт ийм дажгүйс одоо тийм суурьстай сүнсийг чөтгөрч бай, бурханч бай, савдагч бай, хүнч бүгд сонирхдаг. Яг тийм сонирхлын үйл явдал болсон учраас тань нөгөө түрүүч хэлсэн чинь нэг одоо сонголтын өдөр байгаа шүү дээ. Энэ сонголтын дээр танд сонгосон байна. Бурхны чөтгөрөө сонгох уу, чөтгөрөө сонгох уу гэдэг. Заримдаа бурхныг сонгосон, заримдаа чөтгөрөө сонгосон. Яг бурхныг сонгосон үед бол мэдээж дажгүй үйл явдал болоод нэг сайхан явчих байх. Магадгүй тэр чинь ч одоо төлөж байгаа. Мэдээж чөтгөрийг сонгох үйл явдал гэхээр заримдаа бас жоохон хүнийг одоо юу гэдгийг жоохон хуурах ч гэдэг юм уу. Эсвэл ерөнхийдөө тийм жоохон хайн хандах ч гэдэг юм уу. Эсвэл яг нэг одоо хог тавилангаас ингүүл дээр юм миний хүү гэж яах нөхөх нь гэх гүрцэн байдаг ч юм уу. Тийм үйл явдал болсон байгаа учраас нэг ёсондоо энэ төрөл дээрээ та жоохон юу яадаг юм бэ?
нэг гаргасан алдаагаа жоохон олон давтахаар гэдэг ч юм уу. Эсвэл хүн жоохон итгэмтгий юм байдаг ч юм уу. Эсвэл жоохон муу юмд амархан хүрчгээд байдаг ч юм уу. Жоохон тийм юм байгаад идэм бай. Нэгэсэндээ чөтгөрийн хөзөр бол нэгэсэндээ таны хэлэх тийм амар хорлын барь биш. Энэ дурак нэгэсэндээ өр төрөлтөө нэлээд бас тэнцсэн гар байд юм аа. Одоо төрлөө бас тэнцмэгүй гэдгийг нь шалгая гэдэг үйл явдал одоо энэ болж байгаа шүү заяа. Тийм учраас амьдрал чинь нэг тийм сорилын үйл явдал болдог ч юм уу. Эсвэл аюу дажгүй юм шиг санал юм шиг нэг л тийм одоо гой англи үг гэдгийг одоо сонсоход юу гэдүүлээ үнэмшмээргүй тийм сайхан зүйл гэдэг. Нэгсэн яг л нэг тийм аюу хурдан байжээс амар хурдан дажгүй болчих юм шиг юм санагдаад байгаа бол тэрэн дээр нэгсэн аюу тийм сайн юм бодож үзэж байгаа гэдэг үзэр гарч иж байгаа юм. Тэр нэгсэндээ энэ өр төрлийн үйлээр нөлөөлж юм бол тэнд орж иж байгаа учраас магадгүй таны одоо өр төрлийн үхэл хагасч байд юм уу эсвэл бол бас сайн одоо хэцүү зүйл гэсэн бол энэтэй холбоотой байх магадaltaй. Аюу дажгүй явж байгаад нэг тэнийг үйлдэлээ давтчихгээд тэгээ багтлах юм. Эсвэл аюу дажгүй явж байгаад одоо бурхан сориход тэр сорилтанд нундах юм уу. Тийм учраас энэ төрөл дээр одоо нэг гаргасан алгаа давтах вэ ч юм уу. Эсвэл хүмүүсээ сайн таних ч юм уу те. Үгүй бол одоо юу гэдгийг таныг албаар тийм сонин хүмүүс ингээд тийм сонин санал тавьж явах та өөрийгөө бас хамгаалах хэрэгтэй. Ялангуяа таныг айлах гэж оролцох үнийг та бас өөрөөс тийм бас хамгаалж бас одоо системд хамгаалах хэрэгтэй шүү гэж бол гадарч байгаа юм аа. За харин одоо үүдлийн үрийн юм юмнууд байна. Зөв одоо гаргалгаа чинь юу юм те одоо харцгаая. За эхнийх нь 3 сава. Ер нь бол таны амьдрал яг том зургаараа зөв замаар явж байгаа юм гэдгийг ухаарад одоо яг нэг юм явах жанжин шугамтай тэрэн дээрээ очно гэсэн юм эвтэйхэн замналтай нэгсэндээ та хаашаа юу хийж явж байгаа маш сайн мэддэг байх хэрэгтэй байгаа шүү. Тэр шийдвэрийг та гаргасан байх хэрэгтэй болохоос биш нэг дуртай дулхан танд орж ирээд гэх тийм миний өшөө ингэж яв ингэж гэдэг тийм заасан биш. Яг та өөрөө л одоо юу гэдэг хүнээс зөвлөгөө авч явах мэдээж болно л доо. Тэрнээс юу гэдгийг учиргүй нэг тийм сонин тань нэгэл тэг гээл та тэрийг шууд тийгээл явахгүйгээр нэгсэндээ энэ хүн яг бас үнэн хэлж байгааг бол үнэн хэлж байна. Гэхдээ бас бодох юм байна гэвэл байна гэд. За энэ хүн бол яг хэлж байгаа нь үнэн ч гэсэн бас яг одоо байгаа нөхцөл нь юм байна. Тийм учраас энийг дараа болоо гэд. Нэгсэндээ хүний хэлсэн үгийг өөрийнхөө одоо байгаа амьдралтай харьцуулж бодож байгаад дүгнэлтийг болон амьдралын том зургийн шийдвэрийг гаргаж авах хэрэгтэй. Тэг ялангуяа хүмүүсийн хэлж байгаа үг яг өгүүлэлтэйгээ яг нэг байна уу? Одоо сүнстэйгээ нэг байна уу те? Тэрийг маш сайн бодож явах хэрэгтэй. Тэгэхгүй бол савааны хөзөр бол айгүй тийм хурдтай хөзөр. Дайргүй шууд дайрсдаг ч юм уу. Одоо нэг гоё оногоо гэхгүй юу? Одоо найз зөвхөн найзлуудаа гомдчоод хэлж байгаа. Аава энэ юм гомдсон шууд бууд гэдэг нөхөн. Тэгвэл аав нэг ч бодчихгүй юу. Тэгвэл ах хэлж байгаа шүү дээ. Аава та яаж миний хайр зүнийг буудаж чадваа гэд. Нэгэсэндээ жоохон тийм байх магадлал бол зарим тохиолдолд байгаа шүү. Тийм учраас хит айхтар тийм бас үйлдэлүүдийг хурдан хийхгүй ихтэй бодож байгаа ер нь та бас хийх ёстой юм шүү гэж л гарч иж байгаа юм аа. Хоёр дахь нь 8 аяга. Ерөнхийдөө зүрх сэтгэлдээ одоо бас холбоогүй байгаа гоё санагдсан байгаа хэрнээ яг суурьндаа бүтэхгүй гэсэн санаануудаас бүтэхгүй гэсэн харилцаануудаас бүтэхгүй хүмүүсээс бүтэхгүй үйл явдлуудаас холдож байх ёстой. Ялангуяа энэ хөтө сонсон хүн таны хамгийн чухал шийдвэр бол одоо нэгэнт бүтэхгүй юм аа энэ сони юм гэд ойлгосон хүнийг эсвэл ажлыг те одоо ингээл бүтгэхүйг мэддэг цалин муутай эсвэл дарган новш эсвэл одоо хайртай чинь бүтгэхгүй навш гэдэг юм уу те тэрийг мэдсэн хэрнээ гүрийгээд одоо ямар нэг тийм зөвтгөл байгаа шүү дээ бас хотлоо үнэн цалин гайгүй ч юм уу эсвэл одоо юу гэдэг нөхөр нь одоо бас нэг муу хүн ч гэдэг юм уу те муу биш хүн гэж боддог ч юм уу уг нь хайртай ч гэдэг юм. Нэгсэндээ танд тийм зөвлөх тийм шалтгаууд гарч ирээд байгаамаа. Энэ шалтгаудыг зүгээр хай заяа. Яг өөрийнхөө амьдралаас шаардлагатай нөхцөл одоо хүмүүсийг болон үйл явдал ажлуудыг өөрөөсөө холдуулж сурчээ. Нэг таны нэг тийм одоо яг гэдгийг дипломын эцсийн хамгаалалт хамгаалж байгаа бол бас ойлгож болж байна. Гэтэл үнэхээр нэг юм хүн танд гар хүрээд байгаа ч юм уу эсвэл дарагч танд цалин дээр навшууд байгаа бол ч юм уу гүйл шаардлагагүй зү.
Яг тийм зүйлсийг бол ер нь маш сайн бодож байгаа гэж бол гарч байна. За тэгээд таны одоо өнгөрсөн үр дүр болон үеийн үр дүр чинь одоо сахиусны тэнгэрүүд одоо юу зөвлөсөн байна? Харцгаая. Одоо юу байна? Нэгсэндээ I will transcend every loss буюу одоо та өөрийнхөө энэ айдсаас ер нь салах ёстой. Нэгсэндээ энэ хөдрийг сонгосон хүн таны өнгөрсөн төрөл ба одоо төрөлжилт хамгийн том сорилт бол айдас хүйдс юм байна. Гэхдээ одоо зүгээр нэг айдас гэхээр тийм сүнстэй байшны таны байнга төвчирдэг бол бисгүрсгүүл биш. Яалч юу хамгийн одоо чухал зүйлсүүдтэй ялангуяа тэр нь хамгийн хайртай хүмүүстэй эсвэл хамгийн тийм дажгүй санагдсан хүмүүстэйгээ нүүр тулахад энэ бол яалчгүй өөр төрлөөр ч гэсэн болж байсан одоо ч гэсэн болоо л юм шиг байна. Тийм учраас мэдээж яг уу тийм зүйл бол тийм амар зүйл биш. Одоо нүүр тул гэж тэгэл нөхөн заа гэж одоо нүүр тулс байхгүй шүү дээ. Гэхдээ ядарч одоо за яг одоо нэрлэхүү зангаараа орхих яг юмнууд бол байна нэг тийм буруу байхгүй. Гэхдээ хамгийн чухал зүйлсүүдээр одоо тийм учиргүй одоо ээж авчин таны амьдралд орж ирээд гэдэг ч юм уу эсвэл хайртай ч юм уу таны одоо орон зайг ингээд хаагаад гэдэг ч юм уу те эсвэл ажил төрлийн хүн чинь танд одоо тийм цалин байлангаа тавихгүй удаадаг ч юм уу нэгэн тийм зүйлсээр бол та яаж ч дүүр тулаад өөрийгөө стандыг хамгаалаад энгийн тэгээ наа чин болохгүй энгийн шиг гээд хамгаалж явах ёстой юм шиг заа битгий өөрөөр дээрээ энэ зүйлсийг буруу өгөөрэй. Нэгэн та өөрийгөө хамгаалах нь нэг тийм гэмтрэг биш юм шүү заа. Хоёр дахь нь одоо яалтчгүй л өөрийнхөө амьдрал дээр та бас жоохон тийм харамслын юмуд байдаг юм байна. Нэгсэндээ одоо үе огцом аймардаг бол тэр чин заримдаа сүнс чинь өр төрлөө хямраад гэсэн үг шүү. Өөрийнхөө биетэй өөрийнхөө сүнстэй сайн ярилцжээ. Нэгсэндээ өөрөө чинь өр төрлийг хийсэн одоо зүйлс үйлдэлүүд бол нэг тийм буруу юм бол биш ээ. Хүн л болсон хойно сүнслөсөн алдаа гаргаж л таараа. Харин тэрийгээ сайхан ингээд дахин давтахгүй байх тал дээр сүнс минь бие минь хэдүүлээ анхаарцгаая. Бүх юм сайхан болно. Битгий өөрийгөө сайхан буруутгая. Амьдрал сайхан шурагшаа гэд урамшуулж бол маш сайн байна. Тэгэхгүй бол ер нь ингээд байна. Энэ үтс сонгосон хүн та өөрийгөө ч хайрладаг юм байна. Яг үгүй таньж хүмүүс аяга баг хайрладаг юм байна. Ядч өөрийгөө хэдүүлээ хайрлаа заа юу. За одоо ингээд эхний хөдөр манд дууслаа. Хөдөр дэлгэцүүн таалагдсан бол лайк дараараа шеэргээ subscribe-аарай. Манд donation юу маш баялаг болно. За тийм үү одоо гүйлгийн нутган дээр юу хийх хэрэгтэй байна. Та юуны төлөв хэмжээнд төлөвч яваад тэр чиглэл сайхан манифестигээ залбирлууд өрөөдөр болно. Тэгээд дашрын дуртахад та бүхэн байнгын стресстэй хэцүү ингээд хөвгтэй ядаргаатай байгаа бол одоо та бүхэн энерги зэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут австаасан дараад 10-20 минут ингээд бие хаа сайхан одоо бясалгал хийгээ гараад ирэхээр айгүй сайхан тавьшир энерги цанц цэвэрлэгдэм байгаа юм шүү. Энэ давхар одоо төрлийн цэвэрлэгнээс бас орж болд шүү заа юу. За тэгээ хамгийн сүүлд нь хэлье. Өр төрөл чинь ямар хүн байсан зүйл хамаарад одоо байгаа төрөл чинь чухал. Харин одоо байгаа төрөл дээр яг юунд нь анхаарах вэ гэдэг нь мэдэх нь хамгийн чухал шүү заа юу. За одоо ингээд эхний өдөр манд дуслаа сайн сайн өсөе. Хоёр дахь өдрөлөөгөө орцгоё. За хоёр дахь өдөр маань Саваны хаан. За хөзрөө гэж хэлбэл урт төстэй нэгэн одоо Атман байрын ах хүү одоо хааны ширээн дээр саваа барьчихсан тийм намар цаг маягийн орчимд одоо байж байна. За таны өр төрөл бол ер нь нэг сайхан монгол хэр хөдөлсөөлөд гэдэг. Найранд 3 дуутай, нааданд 3 даваатай, жоохон юм чанган дуу яриатай, жоохон өөрийнхөө тэгтээ эсрэг юм нэг суурьндаа мангар дажгүй. Тэгтээ нэг юм жоохон одоо зодоомцгон хийчих гээд байдаг. Тэгээ аюулсын сэтгэлээрээ уг нь гайхамшиг жоохон тийм дүр сэтэл уурал төсөйдөг штэ. Жоохон нэг тийм маягийн хүн таны өр төрөл байсан байх магадлал одоо ер нь бол байна гэж гарч ирдэг байгаа юм. Одоо Саваны хаан одоо Саван өөрөө тар өдрийн одоо хамгийн хурдан элементүүдийн одоо нэгт ордог дайчин юу яадаг одоо тийм гал шиг юм уу та. Тийм учраас ерөнхийдөө нэг сонгосон хүн тааж дээр магадгүй төрөлчнөд дээр ямарваа нэг нас тийм зүрх зоригтой дайчин нэг зүйл гэвэл хамгийн их стрессийг юунаас авдаг. Одоо гадны хүмүүс ажлын ачаал биш дотны хүний одоо тийм хайртай үждэж байгаа манай стрессээр хайбар ч юм уу эсвэл
одоо аюу тийм хичээж явсан юм чинь аюу тийм стресстэй токсик тийм хортой очин байвал тэр чинь аюу тийм балай нөхцөл тэнд одоо үүсэх магадлал бол байдгийн байгаамаа. Тийм зүйлс бол танд магадгүй өмнө төрлөөжсөн байсан юм шиг байна. Одоо ч гэсэн бас байгаа юм уу гэж бол гарч ирээд байна. Гэхдээ энэ бол одоо нэг тийм буруу зүйл бол биш. Нэгсэндээ өмнөх төрлийн чинь одоо савааны буюу одоо тийм галын дүрсгсэн одоо энерги хүнд магадгүй одоо ч гэсэн нэг тийм бас тодорхой хэмжээнд бол байгаа байх. Нөгөө талаас чинь савааны хаа маань өөрөө их тийм харизмтай. Аюун харизм одоо юу гэдэг өөртөө ихтгэлтэй. За өөртөө ихтгэлээ биш байсан ч гэсэн ер нь одоо тийм гал руу одоо эрвэхээ аюу гоё одоо орж ирдэг штэ. Яг тэр шиг одоо бусдын олны нүдэнд жоохон байдаг. Өөрөө мэдлгүй ямар нэгний голдуу утас явж идэх ч юм уу. Эсвэл одоо хэл амныг өртдөг ч юм уу. Жоохон тийм зүйлс нь магадгүй таны одоо ч гэсэн амьдрал байж магадгүй. Ийм хүмүүс идэх штэ. Зүгээр явж байгаа хэрнээл их тийм хүмүүсийн хэл амны бай болцсон. Эсвэл нэг тийм ямар нэг байдлаар ярианы болцоод тэгээ бааж шээж юм эсвэл одоо ингэсэн мэт тэгэл зүгээр байгаа нүртлээ тийм ярианы юмд орцсон байдаг хүмүүс бол байдаг бол магадгүй тэр нэг тийм баг өөр төрлөөсөө хүртэл нэг тийм одоо өндөр энерги харизмтай учраас тэр нь одоо байгаа төрөлт нь хүртэл жоохон тийм нөлөөлсөн байх магадлал бол уусаа байдаг юм байна. За тэгээд цаашаага харвал ер нь юм тийм хурдан хий болгыг бүтээж үр дүн гаргая те дайрчин бай нэг тийм юмнаас одоо ялангуяа санхүү хүмүүс үл тийм хийх юмнаас хашаа яах гэдэг гэсэн хэрнээ зарим жижиг сажиг юм уу эсвэл сонь зүйлтэй тийм нүүр тулахаас үнэтэй тийм жоохон зүрхшээдэг эсвэл одоо гэдгийг хайртай дотны хүмүүстэйгээ өөрийгөө хамгаалсан юмнаас жоохон тийм зүрхшээх магадлал байдаг би ингээл би иймэр би тиймэр нөх нь бас одоо хэлээс үүсгэж юм уу те нэгсэндээ таны үр төрөл бол харизмтай аюу тийм дайжгүй төрлийн хүн боловч зөөлөн үедээ бас зөөлөн тэрийгээ бас ашиглуулах юм бол байсан. Гэхдээ аюу тийм хурдтай хүчтэй тийм далаас төрлийн хүн бол бас одоо байсан юм байна. Тэгээ бас нэг зүйл гэвэл савааны хаа маань өөрөө юу ихгүй юу? Одоо гүргэр амар гүргэр яг таны гэсэн урд төрөлжсөн бас гүргэр байсан байж магадгүй одоо ч гэсэн бас таны тийм гүргэр байхыг үүсэхгүй. Тийм учраас бас энэ талаар ер нь жоохон бодож үзэж байгаарай. Урд төрлийн юм жоохон байд юм байна гэдэг. Хүн ер нь яг ээж аав янз бүрийн байдаг ч гэсэн нэг тийм алин бодноос хол ундгуулдаг юм байлээ. Урд төрөлд ямарсан хүн магадгүй энэ төрлөжсөн бас жоохон төстэй байх нь бол байд юм байгаа шүү заа юу. За тэгээд цаашаа ингээ харуул хамгийн чухал зүйл гэвэл юм байна. Жоохон амбиц яадаг юм зөв боловч одоо яг тэр амбиц нь зөв юм уу буруу юм уу те эсвэл өөрхөн бодсон сансан зүйл нь яг алстаа тийм дажгүй хол явах хэрэгтэй юм уу гэдэг мань хүн өөрөө мэддэг. Яалтчгүй одоо өөрт нь ийм зөвлөх, чиглүүлэх эсвэл шийгүүлж байгаа багш гэдэг юм уу те тийм төрлийн хүн үнэхээр байсан нөхцөлд одоо таны төрлийн аюу сайн явдаг. Өөрийнхөө сонин үйлчлэл явахаар суурин дажгүй шуурж одоо нэг ийм өгөөд гэжтэй 20 мянгаар гям зарах жагаад зардал нь 19 мянга болчихвол нэмрэг үстэй. Бас л одоо шороо төртөж явна үстэй. Яг тэрэн шиг үйл явдал тань бас таны өмөр төрлөөс жоохон болгож байсан учраас одоо магадгүй одоо ч гэсэн таас жоохон тийм байх магадлал байгаа юм шиг гэдэг үзэр энэ дээр гарч иж байгаа юм байна. За юу вэ? Хоёр дахь нь сар. За гэтэл амьдрал нь яа. Бас нэг тийм хүссэн хэмжээнд хурдтай өөрийн тийм бүрэн потенциалаар нь бас байлгаагүй юм уу гэж гарч ирээд байна. Нэгсэндээ мань хүн бол аюу тийм хурдтай хүчтэй дайрыг болгыг бүтээ гэж явдаг. Гэтэл одоо за би юу чи хальт жажмент буюу хорилоо орчих. Энэ бол хувь тавилан гэж болохгүй юу. Нэгсэндээ одоо танд магадгүй өнгө төрөл дээр ч гэсэн аль дээр чинь юу яваад байна. Нэг юм хийх ёстой үеийн үр ялч юм хийх ёстой одоо даалгаврууд байгаа учраас яг энэ даалгаврынхаа талаар явнаа хөө чи хийхгүй гэдэг. Заавал нэг юм учрах ёстой хүн ч байд юм. Одоо тэр сайн ч хүн байж болно, муу ч хүн байж болно. Бас хийх ёстой үйлдэлийн үүрчүүд юм, ажил төрөлч гэдэг юм те. Тийм зүйлс байгаа учраас одоо бас дээр нь алтан цаг гэж юм байдаг юм. Юу гэсэн үг вэ гэхээр одоо яг ийм наснда баяжнаа. 30 наснда баяжнаа. 40 дээд бас нэг жоохон амьдралын салганд орноо. Эсвэл 21-т хүүхдтэй болно ч юм уу. Яг нэг юм байдаг учраас заавал бурхан одоо тэрээр өөрийг нь яв гэдэг. Гэтэл мань хүн өөрийнхөө замаар явна гэхээр жоохон фейлээд байдаг. Эсвэл аюу юм хойшлоод байдаг. Одоо үгүй зөв жишээ бурхан махын өрд нэг за миний хөө таваач болох нөгөө үгүй за би одоо юу болно.
улсарч болно гэвэл улсын карьер нь явдгүй ч юм. Эсвэл ямар нэгэн скандал төрсөд гэдэг ч юм уу те. Тийм маягийн зүйл өөрчлөн бас болох гэдэг үгэж магадгүй байгаа шүү. Одоо өөртөө ч юм уу тийм байсан юм. Одоо өөрчлөн бас жоохон тийм зүйл болох гэдэг. Гол нь нэг ёсондоо өөр чинь өөр төрөл тал дээр одоо жоохон эготой байсан учраас ер нь л хамаг юм дээр нэг юм Монгол тийм тэнэгч биш хойч үг гэдэг штэ. Одоо хүснээрээ одоо явна. Энэ бол миний зам бол миний зам. Тэгээ өгөхөд харамсах байхгүй. Юу гэсэн ч гэдэг өгчлөлтөд юугаш харамсах тийм үстэй. Жоохон тийм бодолтойгоос болоод гэх юм уу. Яг өсөрхө өссөн потенциал хүслийг одоо хүсэж байгаа тийм гоё баяж хэлээд энэ бол хүрч чадаагүй. Жоохон фейлд юм явсан. Тэгэл амар хичээгээд гэдэг хэрнээ бас амьдралынхаа юунд болоод юунд болох вэ гэдэг нэг л тийм одоо сайн ойлгохгүй байжгаад магадгүй бас нас нөхцсөн байх магадлал болж жоохон байна. За юу нэг. Нөгөө талаас сар өдөр бол одоо зүүн совингийн өдөр. Тодорхой хэмжээний таны өмнөх төрөл төрөлчин бол одоо зүүн совингийн мэдлэгтэй, мэдрэмжтэй ер нь бас хүнийг таних тал дээр ялангуяа энэ хүнийг таних тал дээр болон үйлдэл тал дээр нь бол тодорхой хэмжээнд тус болж өгдөг. Магадгүй энэ зүйл нь одоо энэ зүүн совин одоо ч танд байж магадгүй. За юу хүнийг ер нь таних гадлах тал дээр бол нэг юм хашир бөгөөд тийм сонир зүйлийг суулгадаг. Нөгөө талаас бас одоо ямарваа нэгэн одоо зүүн совингийн юмыг асуухад одоо энэ болох тэр болохыг асуух тэр ер нь хариултны сайхан гараад ирдэг. Тийм зүйл бол бас танд одоогийн төрөлдөө ч гэсэн бас байдгийн байна гэж гарч иж байгаа юм. Тэгээ хамгийн одоо сонирхолтой зүйл гэвэл одоо сар болон савааны хаан гэдэг аль аль үзэр гарч ирж байна. Нэг өсөндөө одоо өмнөх төрөлч гэх юм уу да бас тодорхой хэмжээний аюулгүй тийм харилцантай боловч дотны хүмүүс аюулгүй тийм халамжтай яа гэвэл сар бол эмэгтэй үзрэхгүй юу. Нар бол эрэгтэй үзэр. Ерөнхий хийх одоо ёсгүй хийх одоо тийм амьдралаас амар тийм даалгаваргүй буюу үедээ голдуу тийм хүн халамжлах хоол хийх гэдэг юм уу тэр тал руугаа илүү сайн. Гаднаа амар тийм дайчин баатар шиг дотор нь тийм гэрээ ажилтаа бас аюу тийм дайчгүй байх магадлал бас байсан шүү. Тэр нь өөрт нь ч гэсэн одоо ч гэсэн бас байдаг биш магадгүй шүү гэдэг өдөр гарч иж байгаа юм аа. За гурав дахь нь judgment буюу шүүлт өдөр. Өдөрлөө. За юу яасан? Яалтчгүй одоо ч тэр магадгүй өрдөх төрөл дээр чинь тэр тань нэг тийм хувь тавилангийн явах хэрэгтэй зам байна гэвэл байгаад байна. Энэгээр л явнаа минийхөө. За энээс тэр хальтрвал тэгээд ер нь бол дэмий шүү те. Энэ замаар явбал бас боломжтой шүү. Нэгсэндээ гол нь эн чинь нэсэн таны урд төрөл болон магадгүй одоо байгаа ч гэсэн байж магадгүй. Одоо урд төрөл болон одоо нэгсэндээ хувь тавилан таарын нэг зөрчилтэй зүйл байгаад байна. Одоо хүмүүс хоёр чинь. Мэн хүн өөрийнхөө явах гээд болтгоо. Агтл хувь төлөвний цаанаас нь бэлтгэсэн тийм сюрприз байгаад идэг. Тэгэнгүүт одоо энэ сөргөлдөн штэ. Би энэ үр явнаа гэдэг. Сөргөлдөхөөрөө юу яагаад вэ? Одоо ч хувь төлөвлөнгийн эсрэг замаас өөрийнхөө зөрүүлж байгаа юм уу? Тэгээ тэрний фейлдэх юм уу? Одоо юу гэдгийг зүгээр гүрийгээд өнгөрөх хэрэгтэй байсан зүйл төр гүрийгж өнгөрөөгүй тийм зодоонуудын болдог ч юм уу те. Юм хүн болсноос болоод одоо техник байдалд ордог ч юм уу? Эсвэл эвгүй байдал юм уу одоо тийм гэмтэр юм болох ч юм уу тийм зүйл бас байх магадлал бол байгаа учраас тэр талын зүйлсүүд дээр ер нь бол аюу тийм анхаарч юмар байна. Битгий өөрөө өөр дээрээ ингээд юу юмар байна. Одоо өмнөх төрөлчин тэр одоо ч тэр нэг тийм амьдралын тийм дүрмийг тогтоож өмөр байна. За нэг нь одоо ийм хувь төлөвлөнгийн бас тийм энерги зам байдгийм байна. Энэ учраас би энэгээр явбал одоо ийм зүйл болол би ингэн тэгвэл ингэн. Яс тийм дайрах яарт юм чухал үе дээр бол би бол бас ингэж явна гэд. Тэгэхгүй бол өөр дээр чинь бас тийм одоо урд төрлийн чинь бас одоо хийх ёстой үүлийн үргэж юм байна тий. Одоо байгаа ч гэсэн юм байгаад байна. За юу. Тэр төлөв өдөр нэгсэндээ аюу анхаарч байгаарай гэж гарч иж байгаамаа. За тэгээ бас тэ зүйл гэвэл judgment буюу шүүлт үзэр. Ерөнхийгөөрөө бас юу шүү. Өөрийнхөө явахаас гадна яаж ч танаас тийм хийх ёстой буян нүглийн бас одоо хэмжээ байдаг юм байна. Яг уу энэ төрөлдөө та магадгүй бас нэг жижигхэн юм зоримж байгаа тэгэл одоо хүссэн хэмжээнд бай гэхээр болдгүй гэвэл өмнөх төрөлтөө бас ер нь жоохон эготой автдаг юм эсвэл юм болдог ч юм уу тэгээд одоо яалч буян үйлдэхтэй байсан үйлүүдээр тийм хангалттай хэмжээний буян үйлдэл өгөөс болоод энэ төрөлтөө та улам их илүү хичээх тэгээд дээр нь бас одоо өмнөх төрлийнхөө юуг
алдааг дуусгах гэж энд ирсэн юм шиг байна. За юу. Тэгэхээр буян сайн бэлдсэн үйлдэж байгаа гэж хэлье. Тэгээ хамгийн сүүлд нь юу ямар вэ? Яалтчгүй өөр чинь тийм одоо юу хэрэгтэй байгаа бол одоо ментор тийм сайн зөвлөх хүн хэрэгтэй байгаа бол надад холбогдорой. За харин одоо үйллийн үрийн талаас нь харнаа. Гэснээс үйлийн үр гэснээс нэг хэдэн жилийн өмнө ковид болоод нэг ганагаас нэг үрэл таасан шүү дээ. Тэр үрэл нь одоо энэ ихгүй. Энд чинь дотор аюу олон тийм юм ургамлтай гэсэн. Дашрын дуртууд. За. Аргагүй. Зэхөө юу яасан? Нэгэн зоосны хаан яалтчгүй тань дээр одоо үйлийн үр буюу энэ удаа бол за миний хөгшөө найз заброо хамаа те яарад айхан байхгүй амьдралын хамаг юм болно том зургаараа яг ингээд хөв төвлөнгийн заасан замаар буюу Ленингийн багшийн заасан замаар явхад бол уг нь аягүй тажгүй юм байгаамаа яг өөрөө чинь тийм одоо эго те өөрийнхөө үнэлэх үзэл тэгээд бас хийх зүйл юм чинь аюу тийм гоё таарсан өвлийн тийм зөндөө байгаамаа. Гэхдээ яг тэр одоо хийх ёстой өвлийн үрд таарсан өвлүүд хийж таарсан хүмүүстэй уулзаж чиглэж байгаа ядч энэ чинь амьдрал чинь нэсэндөө юу шиг байгаа юм. Өөрийг чинь байнга нэг тийм одоо өвлийн үрээр хавчихгүй. Гэхдээ чухал үед нөлөөсөн зүйлсүүдийг яалчгүй заавал хийх ёстой. Тэгж хийж байгаа зүйлсүүд нь заримдаа өөрөө чинь тийм яг өөрөө чинь одоо сүнсний хувьд эсрэг үйлдэл хийх гэсэн аюу тийм тайван байх юм байна. Тогтвортой байл одоо нэг тийм яг нэг зүйлийг тогтвортой хийж дуусгах гэдэг юм. Эсвэл одоо гэдгийг ямарваа нэг өөрөө чинь уурыг хүргэсэн зүйлийг тэсэж тавьчаа гаргах юм уу? Эсвэл уйтгартай санагдсан зүйлсээ удаан хийдэг юм уу? Тийм маягийн зүйлсийг бас хийж байж эцсийн үр дүндээ зоосны хаан буюу яг өөрийнхөө хүсэж байгаа гоё зүйлсүүдээ бол ер нь хүрэх юм байна. За юу. Тэгэхгүй бол энэ үсийг сонгосон одоо хүн таны бас үүлийн үр жоохон тийм сорилын байдаг юм байна. Одоо айгүй хурдан баяжаад айгүй хурдан ядуудаг ч эсвэл айгүй хурдан нэг тийм сонин санхүү хэцүү байдалд байжгаад маа огцом дээшдэг ч юм уу тийм маягийн зүйл бас байх гээд байгаа учраас нэгсэндээ өөрөө өөрийнхөө одоо амьдрал тал дээр юу ямар байна. Яг тийм хувь тавилангаас энэ зүйл мөн үгүй гэдгийг сайн мэдж байгаа. Ахраа фейлд байвал биш юм байна. Аюу сайхан зүйлийн хувьд бол муу юм гэдгийг сайхан мэдж одоо бас ойлгож аваад тэгээ явах нь аюу чухал байна. За тэгдэм бич. Гэтэл хоёр дахь нь одоо сэлэм хоёр сэлэм. Энэ ч одоо юу байгаа шүү дээ. Хүн өөрийнхөө хувь тавилангаас үүлийн өрөөс ирж байгаа зүйлийг яаж мэдэх юм? Тийм үстэй. Энийг мэдрэх нь өөрөө аюу тийм сонир үйл явдал болоод байгаа юм. За нэг юм хэд юм байжээ. Гоё ингэ боломж гарч ирж байна те. Бас хиймээ сонирхол татдаг шүү дээ. Гэтэл энэ ч одоо яг өөр хувь тавилан мөн үү биш үү гэдгийг яаж мэдэх юм? Мөн ч байж болно, биш ч байж болно. За тэгвэл мөн бэ гэдгийг яаж мэдэх вэ? Одоо тэр хажууд дээр нь сар агууз. Нэг өсөндөө ямарваа нэг шийдвэр гаргахын өмнө ерөнхийдөө зүн совин хамгийн юм аюул сайн сонсч байх хэрэгтэй байна. Нэг заяа. Хоёрдугаар сэлэм байгаа учраас бүх юм чинь яг тийм тодорхой байх хэрэгтэй байгаад байгаа юм. Алдаа, оноо, эрсдэл одоо бүх юм нь аюул тодорхой байж иж дараа нь зүн совин асууна. За зүн совин ч хэлэнгүүд одоо эн чинь юм шүү, тэр чинь тийм шүү хэлэнгүүд энэ байж болох юм байна гэдгийг ойлгох заяа. Тэрнээс юу гэдгийг одоо энэ нэрээ царил юм энийг сонгож юм эсвэл энэ нэрээ том юм тийм энийг хийсэн байхгүй заяа. Яг өөрөө аль нь одоо яах юм те том мөвдийн хэрний тооксох гэж болно үстэй. Яг тэрэн шиг үйл явдлыг өөр дээрээ бас одоо болох уу гэдгийг одоо маш сайн мэдэрч байгаарэ гэдэг хөтөр энэ дээр гарч байгаа юм аа. За тэгээ бас нэг зүйл байгаа юм. Ялангуяа одоо өөрөө чинь жоохон тийм бас амьдралын хэцүү хатуу үед айгүй тийм дайжгүй санагдсан. Одоо бүх нэг англи үг гэдгийг одоо хит үн одоо худлаа баймар юу лээ одоо худлаа байлгуудыг гэмээр тийм үнэн гэж. Нилээ биш одоо нэгсэндээ айгүй тийм гоё үг. Гэхдээ тийм бас арай тийм одоо дэндүү тийм бас мөрөдөл төрсөн юм тийм баггүй юу. Яг ингээл одоо бодол амар ятан мөнгө зүнг байх. Тэгэл амар гоё хурдан баяж мэж гэдэг хэцүү үстэй. Тэгвэл одоо тийм баяжгаар мөнгө зүнг байна гэдэг аяж гоё хийгээд за тэгмэд гоё баяж юу хийгээд нүг харт юм хэцүү өгөх бас хэцүү үстэй.
Яг тэр шиг бас үйл явдал амьдрал чинь жоохон орчих гэдэг учраас нэгэсэндээ эрсдлийн талаа ер нь олон талаас нь логикийг бодож юм хийж ивэл хамгийн сайн байна. За гурав дахь нь зорилно. Хоёр аяга. Ер нь та бас яг хүнийг ойлгож, ялангуяа хүнийг таньж байх хэрэгтэй юм байна. Хоёр аяга гэдэг бол нэгсэндээ бие биендээ зүрх сэтгэл зориулж гэсэн үг. За та энэ үдэ сонгосон хүн та бол гоё зүрх сэтгэл зориулж чаддаг хүн үл хүн болж байна. Гэтэл зөрөөд одоо гэдгийг танд бас тэр хүн зүрх сэтгэл зориулж байна те. Эсвэл та бас нэг зүрх сэтгэл зориулаагүй хүн нэг тийм хоёрын хооронд өрөвдөж юм сонирн байгаа байна. За эсвэл нэгсэндээ юу гэдгийг яг тийм зүрх сэтгэлийн тал дээр тийм токсик байгаад байна. Дажгүй биш гэх лайттэй ч юм. Яг тийм зүйлсүүд байна уу гэдгийг та ер нь өөр дээрээ одоо харж үзээд одоо байгаа харилцаа биш ирээдүйн харилцаа юм те тэр талаар яах ер нь юу бодох юм. Тэрийг маш сайн бодож дүгнж юм хийж байх нь хамгийн чухал юм шүү. Одоо энэ одоо үүлийн үрийн сорилтын, үүлийн үрийн даалгаврын хамгийн чухал зүйлсийн одоо нэг юм шүү гэж бол ингэж гарч иж байгаа юм аа. За тэгээ ерөнхийдөө дүгнэхэд бол таны үр төрөл бол нэг юм Монголд нэг тийм дажгүй байдаг нэг тийм том битэй хатар байдаг штэ. Урга атна. Тэгсээ айгүй тийм сайхан сэтгэлтэй, дажгүй тийм зөөлөн өмсөд штэ. Яг тийм хүний төлөөлөл таны үр төрөл байсан бол тэ жоохон чанга дуутай, шүчтэй одоо бослыг зодлоод авчдаг. Тэгсээ ер нь тийм гоё зөөлөн, айлынхай хүнийг хүндлэг тийм хүн байсан бөгөөд одоо нэг зүйл гэвэл танд хувь төрлийн зам байсан учраас зарим зүйлчнэр тийм юу байгаагүй. Хүртэл одоо таны хүссэн шиг хурдан байгаагүй. Зөрөөд ялдчгүй одоо юу гэдгийг бас хувь төлөвлөгөөр явахсаа замаасаа тавж жоохон харцаасан, эготой авцсан учраас энэ төрөлтөө тэр юмнаас бас жоохон юу явах хэрэгтэй, давах хэрэгтэй гэж л одоо гарч иж байгаа юм байна. Зөрөөд үйл үргэвэл таны аюу тийм тайван төлөвлөгөө бүх юм шийдэж төлөвлөдөг одоо бас хүмүүсээс асуудаг байх хэрэгтэй. Бод хит эготой авч хамаг юм шийдэж болохгүй бөгөөд ямар нэг том шийдвэр гаргаж гэвэл аюу тийм тодорхой, товчхон байх хэрэгтэй. Бас хүнийг таних тал дээр маш сайн байх нь үйл яврын хамгийн чухал одоо төлөвлөлт юм шүү одоо даалгавар юм шүүж гарч иж байгаа юм аа. За харин одоо юу яа? Одоо за үйл яврын гэдэг юм чи гаргалгаа нь яах юм? Тийм үстэй. За эхнийх нь дөрвөн сэлэм. Ерөнхийдөө нэг амьдралд бүх юм чинь тодорхой болцсон нөхцөл өөрийгөө тийм тайван байх хэрэгтэй байгаад байна. Хүн өөрийгөө ер нь бас одоо гэхдээ энэ үгээр асуу энэ үгээр сонгосон хүнтэй нэг тийм яг өөрөөртөө тийм амралт өгж гоё тийм өөрийгөө хайрлаж чаддгүй нэг л тийм ажил хийх хэрэгтэй би ийм байх хэрэгтэй тийм байх хэрэгтэй гэдэг тийм хоногийн 24 цаг бараг л унтахтаа тийм костюм бичдэг унтдаг байд юм шүү. Тэгвэл ингэгээд байна. Нэгээс нь танд хамгийн чухал зүйл гэвэл өөрийгөө тайван байх. Өөрөө чинь биеийнхаа махбод эрүүл сэтгэл санаа чинь бас эрүүл саруул гоё байх. Хамгийн гол нь өөртөө бас тийм арчаатай байх. Өөрийгөө халамжлах хэрэгтэй юм шүү. Энэ бол дөрвөн сэлэн бол нэгээс нь тайвширлын үзэр байхгүй юу? Хартаа. Одоо гурван миний хүн дөрвөн сэлэнтэй. Ерөнхийдөө гурван сэлэн ханд тавьчихсан. Гэхдээ ямар нэгэн боловлыг сэлбэн бас яанаа гэж байжсан байгаа байхгүй юу? Тийм учраас одоо хамгийн гол нь өөрийнхөө хамгийн юм сайхан төлөвлөлөөд энэ болон бүтэн энийг нэгэн байгаа бол тэгэл юу яа хийх цагийн цагтаа бүх юм гоё болно заа юу. Хоёр дахь нь зоосны боол буюу зоосны элч. Ерөнхий сууринда өөрийгөө бас аюу тийм дарж илүү тийм логиктэй үйлдэлүүд авьяасан хийж байгаа. Тэгэхгүй бол юу яагаад байна? Заримдаа нэг талаас л дажгүй юм шиг хэрнээ яг нэг савааныхаа юугаараа одоо заримдаа тийм огцон уурладаг ч юм уу огцон үйлдэл хийгээд тэргээр нэг айгүй аваа дажгүй гэсэн юм надад шууд нэг фактлуулчих магадлал бол жоохон байгаад байна шүү заяа. Битгий өөрийгөө бас тийм одоо огцон үйлдэл хийлгэрээ ялангуяа амир таны жоохон тийм огцон түргэнжид юм эсвэл огцон ууран дээр ч юм эсвэл тийм одоо хит баярлсандаа ч юм уу тийм үйлдэл хийлгээд тэргээр жоохон бас сордог байж магадгүй юм шиг л гарч байгаа юм аа. Амьдрал хамгийн чухал зүйл нь юу юм? Өөрийгөө хайрлах дээр нь өөрийн гэсэн юмнуудыг хамгаалах юм үстэй. Яг тэрнтэй адилхан одоо үнэхээр имийг хурдан хийх гоё бай гэж явал тайван бай. Одоо ийм гоё өгдөг штэ. Одоо тайван явах аюу тийм зөөлөн эрсдэлгүй явах нь зөөлөн эрсдэлгүй явах нь өөрөө хурд юм аа гэдэг. За харин одоо сахиусан нэмэгдсэнд юу гэж зөвлөсөн мэ гэдгийг хараад сайн дуусгацгаая. За хүчтэй гэдгийг мэдрэх нь намайг итгээд юм аа гэд.
танд бас өөртөө ихтэй байдал ямар ч үйл хэрэгтэй. Тэгэхгүй бол та нэг үл амар өнгөрөөд бараг л над чиг тийм сайхан хүүхэн юм сайхан залуу Монгол байхгүй болол. За нэг бол над чиг муухан хүн байхгүй болол. Гэтэл чинь хүний суурьнд хүн чи юу гэжтэй. Хүн чинь одоо өөрөө яаж бодсон гэсэн одоо учрыг бол ослорчгүй юм уу тэгэл чинь хүн өөрөө гэсэн амьдралаараа л амьдчлаа шүү дээ. Яг нь жижигсэж яг нэг жижигсэж тийм одоо нүрэ бодоо гэж мэсүүл тийм бас нойрм хоноо тийм сонин онцсон байх үйл байгаа. Гэхдээ хүн суурьнд яг л одоо өөрөөсөө адилхан байдгийг. Энэ үгээр сонгосон хүн айгүй дажгүй суурьтай дажгүй байхгүй юу? Ухаантай үзэсгэлэнтэй те бас дажгүй энергитэй. Гэхдээ энэ энерги ерөнхий суурьнд байдаг бөгөөд яг үе унаж үе жоох өсдөг. Тэрээс их суурь аюу дажгүй гэдэг шүү сая. Тэрийг харин битгий нэг тийм амар унлаа эсвэл өслөө гэж бодоорой. Нөгөө хоёр дахь нь юу ямар байна? I don't have to like the actions of одоо тийм би бус хүмүүсийг ингээд тийм их одоо тийм сонин тийм одоо хайрламаргүй л гэж байгаа юм. Жохон шүүмжлэлтэй хэд байдлаа ер нь алгасмаар байна. Заавал нэг тийм сонин шүүмжил хийлээд одоо чи ингэчихгүй байсан чи тэгчихгүй байсан. Эсвэл одоо нэг хүн болгоод арай гэж нэг тийм хоол хийсэн багтлаа. Одоо энэ гурилан нойтон байж тийм үү. Эсвэл би ийм гурилан эсвэл чи хит их аялалцсан байна та аяллаа багсч юм уу. Хит шүүмжлэлтэй байдлаа ер нь жоохон багасгах. Одоо танд яалч жоохон тийм за айгүйх нь хайшин жоохон тийм шүүмжлэлтэй төгсбөл гэж хэлж байгаа ойлгож байна. Нэг буруу зүйл бол биш. Гэхдээ бүх зүйл төр хийгээд тийм үстэй. Гэхдээ нөгөө талаас одоо гэдэг зүгээр нэг оюутны гуан зорчоо тийм одоо 5 ресторан тийм fine dining руу орж байгаа шиг тийм одоо хийх хэрэггүй зүтэй. Оюутнууд нь ч яхан багш нь ч яхан цэвэрч гэх юм зүтэй. Тэгэхээр нэгсэндээ хаан дагаа мэдэж юм хийж байвал аягүй сайн байна гэж өөртөө чангарч байна. За тэгээд одоо 2 дахь өдөр манд дуслаа. Өдөр дэлгэцэн таагдсан бол одоо лайк дараараа шеэр хийх дараараа аманд донешнлд маш баярлах болно. За тийм үнтэй одоо гүлийн өрх нэр хийх хүчний хурцлогтой байна. Та юу нэгэл тэмцээн төвчээ бол тэр чинь тэрээс айхан манифест хийгээд залбирлууд өрөөд ирэх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн санах хүссэн яруу. Дашин тусгай та бүхэн ингээд байнгын стресстэй хямарсан одоо тавьж чадахгүй хэцүү байгаа бол та бүхэндээ энерги зөвөрлөг оргол давсыг санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут давстасан дараа тэгэд 10-аас 20 минут бясал хийгээд тэгээд одоо шүшүүл дураа гараад ирэхээр аюул сайхан байх гэж намайг гой болдон байгаа шүү заяа. Тэгээ сүүлд нь хэлээ. Танд угаасаа 50 байх ёстой ч хэрэгцээ байгаа, дайчин байх хэрэгцээ байгаа. Аль алийг баланслж авбал та аюул дажгүй юм байна. За одоо ингээд 2 дахь өдөр манд дуслаа та бүхэн хамгийн сайн сонгосон яруу. 3 дахь өдөр рүү авцгаая. За 3 дахь өдөр маань хатан гэдэг өдөр байна. За өдрийг ажиглавал одоо нэгэн үзэсгэлэн бас гойлыг хатан их ижи одоо эмхтэй хүний чинь одоо юу тэмдэг үстэй барьчихсан 12 ордныг одоо ус тойруулчихсан одоо байж байна. За таны урд төрөл нэг бол эмхтэй хүн байсан. Эсвэл аюу тийм одоо эмхтэй нэр ихтэй одоо нэг юм юу хүмүүс гэдэг штэ зөөлөн, суурин аюулын зөөлөн халамжтай амар тийм бараг зарим эмгтээчээс илүү сайн хоол муу гэдэг одоо өвлөн дуран тийм үсэдэг штэ. Тийм төрлийн хүн байсан байх одоо байна гэж гарч ирж байгаа юм. Нэгсэндээ сууринда бол одоо аюу тийм халамжтай одоо хоол муу сайн хийх юм эсвэл одоо өвлөн үлийн дуран тэгээ хүний аюугаа тийм халамжилж асарч халамжилж хoj чаддаг. Тэр нь бас гоё тийм хайрлж тэг хүнд гоё тийм чин сэтгэлээ тийм зориулж чаддаг. За тэгтээ бас нэг тийм дан ганц одоо гэрээ эстэй шиг байдаг биш. Хажуугаар нь бас янз бүрийн олон ажил амжуулаад өрхөхтэй ч гэсэн ойрхон бас давхар ер нь хүмүүсийг ч гэсэн одоо эргэн тойрны тийм хүүхэд байдаг шүү дээ. Тийм хүмүүс ч гэсэн аюулын дажгүй сайн. Ер нь болж өгвөл тийм хүний төлөө хүний туслах хэмжээтэй гоё байлгыг. Одоо би үл яг бол тэгэл гайгүй шүү дээ. Тэгэл бусд нь яг хүмүүсийн халамжлал аливаа ээж минь наад минь сайхан туслах хэмжээ аливаа юм хийгээл хажуугаар бас аливаа энэ ажлыг төрөлийг хийж чадна асуудал байхгүй одоо ажлыг хийж чинь тэгэл асуудал компаниас хийж чинь тэгэл яг тийм маягийн одоо нэг юм одоо Монголд гэдэг тийм дунд шалын дунд цараг гарын нэг юм босс гэдэг чтэй амар л захирлал гэсэн юм нэгтэй бас амар л шүү ихнэр гэдэг. Яг тийм маягийн хүн бол таны өөртөө бол байсан бах маа одоо байсан юм уу гэж бол нэг тас гарч иж байгаа юм. Одоо энэ хатан ч өөрөө шүү дээ. Нэгдүгээр нөхөр мөхрүүхдэд аюу сайн хардаг. Хажуугаар нь юу яадаг?
одоо бас улс зориг тал дээр аюул ажгүй. Яг тийм маягийн зүйл одоо гарч ирдэг байхгүй юу? За тэгээд цаашаагаа дээр нь юу яадаг? Энэ чинь хатны хөзрийг хардаад одоо аюул тийм гоё хувцсан дээр нэгс мань хүн аюул тийм санаа зовхгүй байгааз айгүй гоё таны үр төрөл чинь альва юмны гоё үр дүнг нь үзэж чаддаг. Бас юмыг эцсийн үрс мал дуусгах чаддаг. Бас шазууртай. Бараг муухай эрэс дээх тийм дажгүй шазууртай шүд зуугаад альва юмны эцсийн үзэж чаддаг. Хатуурчлыг амар хатуурчлалтай бараг л дахиад төрүүл төрчих шүү хаа юм юм ярьж үлэмжтэй явчихдаг тийм хэмжээний тийм хүчрхэг тийм эмгтээлэг энергитэй. Энэ юу шүү? Эрэгтэй эмгтэй айлын болно шүү. Яагаад гэвэл манай эрчүүд донд бас эмгтээлэг энерги эрэгтэйний тийм хүүхэн шиг тийм шалчганлаа гэсэн үг биш. Илүү тийм одоо айлын сайн ихнэр шиг гоё халамжтай тийм төрлийн хүмүүс л одоо феминин аюу өндөртэй гэдгийг. Яг тийм аягийн хүн таны одоо өөр төрөлч нь бол байсан юм байна гэж бол энэ дээр ингэж гарч байгаа юм аа. За тэгээд цаашаа ингэ ярил хатан гэдэг хөзөр өнөөр юу юм? Олон юмыг одоо зэрэг хийж чаддаг. Бас аюу тийм гоё юутай одоо нэг амар уурал чаддгүй гэх юм уу? Нэг юм ихнэрдэг штэ. Ер нь л нэг юм гоё байдаг. Нэг тийм уурлаг тийм шилдэггүй. Тэгээ ер нь нэг тийм гоё хүн хайр түгээсэн те. Тийм төрлийн хүн бол байсан юм уу гэж гарч ирж байгаа юм. За тэгээд нөгөө талаас нь харвал дөрвөн саваа. Гэр бүлийн тал дээр ер нь бас за гэр бүл гэлтгүй маа ер нь нэг юм гоё олонтойгоо байдаг. Өөрийн хүүхдчдээр, бусдын хүүхдчдээр, өөрийн хүмүүжтэр, бусдын хүмүүжтэр ялгалгүй сайхан хайрлаа, таламжлаа гоё явж чаддаг, тусалж чаддаг. Нэгсэндээ буян орж ирдэг. Зөрөө одоо гэдгийг эд хөрөнгө орж ирдэг. Бас буян ч гэсэн оруулж чаддаг. Аль хэлийн бол маш сайн хийж чаддаг. Яг уу жижиг сажиг тийм юм стресстэй магадлал бол байдаг. Эмэгтэй хүний л зан. Тэгээд үе жоохон зан характерын хувьд ийм суурьндаа жоохон орноо гарна бол магадaltaй. Нэг юм бичгээ нэг юм эмгтэй хүний тийм хоргоо нэг тийм эготэй гэх тийм бол байх. Гэхдээ суурьнд бол аюул тийм дажгүй хүн бол байсан байна гэж бол гадж байгаа юм аа. Тэгээ чинь одоо дөрвөн сав гэхээр одоо чинь нэгс 20 м байхгүй юу? Нэгсэндээ таны өөрт төрлөл аюул нэг талаасаа бол аюул дажгүй бөгөөд одоо юмыг бол маш сайн бүтээж чаддаг, хийж чаддаг, бас болгож чаддаг. Тэгээд тэрийгээ бас олон хүмүүс түгэж чаддаг. Одоо юу гэдгийг манай хавцаа нэг карка байд юм аа. За нэг сайхан ихч байгаа. За эсвэл энэ авийнхаа хүмүүсийг ажиллан гарган зуучлан аюулж ихшүүд гэхгүй. Нэг хуурал тийм бодогтой ер нь юм дайжгүй ихч. Гэсэн ирнэ нэг урал ивгүй. Яг тэрэн шиг тийм гоё буянтай ол юм хийж чаддаг. Давхар өөрчлөсөн бас мөнгө цаасаа сэвтэхээ олж чаддаг. Хүмүүс сайхан тусалж чаддаг. Тийм төрлийн одоо хүн юм байна, хүн байсан байна гэж л энэ дээр гарч байгаа юм. Гэтэл за эстээр одоо мөн мэдээлч заяа. Чөтгөр дөзөр гарч ирсэн өөр төрөлтөө. Юу болов нөгөө сайн хүн яач вч. Яасан бэ гэхээр хүнийг тэнгүүгээсээ болоод хорлогдох ч юм уу эсвэл чаддуулах ч юм уу те. Одоо хүнд лөөрдүүлэх. Эсвэл буруу хүнд итгээд тийм тэнхтүүлэх ч юм уу. Тийм зүйл зөндөө болж исэн бол байна. Тэгээд дээр нь хатан хөзөр суурьндаа дажгүй боловч нэг мэдрэмжтэй байдаг эмгтэй хүн учраас одоо юу гэдгийг мэдрэмжээ яг нэг логикороо тийм одоо би ястаа ийм ингээд одоо хатуужаар байж явах хэрэгтэй гэсэн гэхний оронд би ингэчүүл яадаг тэгчүүл яадаг ингээд өөр юм одоо хийж балраад паагтлаад бас тэнийг бодолд орох ч юм эсвэл амьдралд алдчихсан тохиолдол зөндөө байгаа. Магадгүй шүү. Одоо ч гэсэн өөр төрлийн юм дагаад таа ч гэсэн бас уу ихэд зүрхсэл дагаад болохгүй нэ туслах юм эсвэл буруу хүний өрөвдөх юм те. Тийм зүйлүүд эсвэл буруу хүний тэмдэг юм уу? Тийм зүйл бас болж исэн байх магадлал байгаа юм шиг надад бас мэдрээд байгаа шүү заяа. Дээр нь чөтгөрдөх хөзрөл юу гэдэг юм? Одоо таныг сайн хүмүүс ч хардсан байх, саар хүмүүс ч хардаг байсан юм байна. Одоо өөр төрлөж штэ. Одоо хардаг байсан байна, сайн сүнслүүч хардсан байна. Бас одоо гэдэг саар тийм бас чөтгөр юм бас хараад энержи сорри барийг яс явуулдаг юм байна. Нэгсэндээ энэ хүчээс сонгосон хүн таны өөр төрөлж бай магадгүй одоо ч гэсэн бас хүмүүсийн нүдэнд жоохон ил явдаг хэл лам хэрүүл тэмцэл. Ер нь хэл лам юм л да. Нэг жоохон айтайхан амьдрч гоё байж ихээр л хүмүүсийн хэл лам ороогоо салдгүй ч юм уу. Тийм зүйл бас жоохон байх гэдэг магадлал бас байна заяа. Энэ бол гэхдээ нэг тийм одоо буруу зүйл бол биш юм байгаа юм шүү. Тэгээ яах вэ нэг
одоо чөтгөрөдийн зөрчин бас аягүй заваан штэ нэг хүнийг бас янз бүрийн сонь зүйл уруу татдаг ч юм уу те сайн хүнийг муу болгож эсвэл сайн хүнээс муу үйл гаргаж ч юм уу тэрийг өөрөө минь мэдэхгүй тийм зүйл бас болсон байх магадлал байгаа учраас нэгсэндээ энэ одоо амьдрал дээрээ бас энэ алдаагаа засах үлийн үр. За тэр үлийн үрийг бол дараах дараа ямар ч одоо буцаад энэ евро төвлөрөө байж. Гол зүйл нь би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ хөдрөө сонсон хүн та уг нь их гоё сайхан сэтгэлтэй гоё хүн юм. Нэгсэндээ тань дээр одоо амьдрал тийм гоё бэлгээ зөндөө сайхан харамгүй сайхан өгж одоо явдаг юм байна. Гэхдээ бас чөтгөр таны бас аяг тийм хаач хянаж юм болдгийм байна гэж гарч байгаа юм. Тэгээ нэг хэцүү зүйл гэвэл юм байдгийн. Хатны өдөр байна. За гэсэн 4 сав байна. Гэхдээ ингэж байгаа юм. Яг өөр төрөлтөө магадгүй одоо ч гэсэн байж магадгүй та яг гоё хайрыг мэдрээд юм гоё хайрлуулад хайрлагдсан мэдрэмж аваад явж байгаа юу гэдэг бол дараач асуудал шүү. Нэгэсэндээ тийм нэг өндөр ээжэдэг юм гэдэг чтэй хөтөл ирэхэд төлөө ингээд нэг юу явждаг цаасан шуурган унцдаг. Тэр шиг ингээд хүний төлөө гэж амьдарсаар байгаад магадгүй одоо төлөвлөж ч үгүй юм байна. Ямар ч өөр төрлөө бол хүний төлөө гэж явсаар байгаад бас нэг тийм хорвогийн мөхсийг үдсэн байх магадлал байгаа шүү. Энэ дээр ер нь талаас бас чөтгөрөдөө хөсөж аялсан байх магадлал байгаа. Яагаад гэвэл одоо үгдгийн өөрөө чинь эргэн тойрон дотны хүмүүс одоо үгдгийн голдоо өөрөө чинь буруутгаад нэгсэндээ чамаас болоод амьдрал ингэж чи игдсэн байсан бол ингэж байсан ингээд одоо өөрөө чинь тийм жоохон буруутгах гэдэг юм эсвэл өөрөө чинь тийм хэл ам одоо хэрүүл төсөл болох гэдэг ч юм уу тийм зүйл бас овоо гэд бол байдгийм шиг байж шүү заа юу. Энэ хатан гэдэг хөзрөл айгүй сайн хөзөр боловч яг өөрийгөө хамгаалах өөрийгөө өмөөлөх тал дээр бас тийм сайнг хөзөр байдгийг. Тэгэхээр одоо бас өөр төрөл чинь зөөлөн байсан болохоор магадгүй тийм ч зүгөөгүй чимээгүйхэн загнуулаа гэсэн өвөлдөг ч юм уу бас байсан байж магадгүй. Тэгээ хамгийн балан гэвэл хийж байгаа зүйл чинь бас энэ төрөл чинь давтагдах магадлал байдгийг санаж ер нь бас одоо алдаа оноо байна зөвхөгч нь үү яаж гэдгийг сайн бодож явах нь хамгийн чухал юм байгаа шүү. Тэгэд хамгийн сүүлд нь гэж хэлэхэд ийм байдаг юм. 4 саваа гэдэг хөзөр бол одоо юу шүү. Энэ дээр танд нэгсэндээ яаж амьдрах нь юу юм зөв гэдгийг хэлдэг хүн бас байдаг. Нэгсэндээ та бол маш сайн одоо толгой сайн ажилтдаг. Гэхдээ үе чиглэл авах хэрэгтэй хүн байдгийг. Ерөнхийдөө бол гэтээ юу шиг тийм хүнийг таних болон амьдралын тал дээрээ яг яаж амьдраад байна, аз жаргалтай сайн амьдарч чадчих гэдэг тал дээрээ тань өнөхөд тийм чиглэл хэрэгтэй байдаг шүү. Энэ чиглэлийг та эвтэйхэн тийм даваад одоо сайн чиглүүлж чадвал та аюул сайхан одоо төлөвлөж сая байж чадна. Тухайн үедээ бол ер нь танд тийм бас яг чиглүүлэх хүн байгааг учраас та яагаад магадгүй тийм бас алдаж явах бол өөр төрлийн бол байсан юм байна уу гэж л гарч ирж байна. За харин одоо юу яана? Үүлийн үр талаас яаж багталсан байна харцгаая. За уусаа тэр чөтгөр яаж нөлөөлөх вэ усаа гардаг лээ дээ. Ойц ихнээс эхлэе. За 8 зос. Юу яа дахиад энэ төрлөө бас дахиад хүн амтан хайрлах нь байна, хүний төлөө гэж явах нь байна, хүмүүсийн сайн сайхны төлөө гэж явах нь байна. Энэ бол яг нэг буруу ч юм яг үйл бол биш. Зүгээр сайхан угаасаа чинь хүний төлөө сайхан л явах гоё үстэй. Би ч гэсэн одоо таараагаа хийгээд хүмүүс туслаад ингэ явж гоё байдаг. Дахтээ хажуугаар нь бас хүн тусаа сайхан явахын хажуугаар танд бас одоо тэр буянч нь буцаа хуурвал сайхан орж таны бас сайхан санхүүж юм орж ирэх юм байна. Гэхдээ нэг юм харах хэрэгтэй. Энэ дээр танд боломжийг өгөх боловч энэ дээр та өөрөө бас яг аль цэцэг нь хамгийн зөв бэ те аль цэцгээр хамгийн одоо суул хамгийн зөв гэдгийг шийдэх ёстой шүү. Нэгэсэндээ юу яах гэдэг танд өвлийн үрдэл төр чинь 8 зоос мөсөд аяг гоё үзэр гарч ирсэн байна. Гэхдээ яг санхүү янз бүрийн тал дээр танд давах ёстой даваа болон таних ёстой тань зөндөө юм байгаа. 8 зоос бол нэгдэхгүй юу? Яг одоо нэг одоо энэ тариалын талбай дээрээс байгаа зооснуудаас хамгийн тийм дажгүйг нь одоо нэг зэрлэгийн зулгаацсан. Тэгэд за энэ бол дажгүй юм а гэдгийг ойлгочихсон. Тийм хөзөр бол одоо энэ юу ихгүй юу? 8 зоос гэж явд юм байгаа юм. Яг тэрнтэй адилхан таны бас амьдрал яалч одоо тийм хүний сайн муу нь таньж, хүлийн сайн муу нь таньж, ажлын сайн муу нь таньж, таниадсны үндсэн дээрээс одоо явах ёстой зүйл тань зөндөө
одоо байгаа юм байна. Энэн дээр ингэ төлрөө явж байгаа нөхцөл өөрөө өөр дээрээ яах хэрэг байхгүй. Одоо гэдэг үлээ хүмүүсийн буруутгал хэл ам те одоо эсвэл ингэчвэл хичүүлээ гэсэн тийм айдас хүйдсгүй зоригтой ер нь л явах хэрэгтэй. Зориг хүрэхгүй байгуул надруу сайн холбогдоод бас явж болох юм байгаамаа гэдгийг танд хэлэхмээр байна. За нэгтгэн тэгдэм байж. Бас нэг юм хэлэх марч 8 зоосны. Юу вэ шүү? Энэ амьдралдаа үүлийн үр таны тийм ер нь хийж байгаа зүйлсүүд дээр ялангуяа өөрийгөө хайрлах зүйлсээр тийм тууштай байна шүү те. Тууштай байж амьдрчлыг тийм гоё яваа шүү. Тэгэхгүй бол энэ үзэл сонссон хүнтэй бас одоо жоохон орног гарна байх магадлал байна шүү гэдэг хөтөр гарч иж байна. За ингээ хоёр дахь нь 2 сава. Яалтчгүй таны амьдралд одоо юу ордог юм бэ? Ер нь нэг тийм эмээ сайхан төлөвлөл болгоё бүтээе гэж яв. Гэхдээ зүгээр нэг тийм болгоно бүтээн гэж явахгүйгээр илүү яаж болгож бүтээх юм? Амьдралаа сайхан төлөвлөл ерөнхийдөө бүгдийн сайхан хар. Тэрнээсээ гол нь бас эрсдлийн бас маш сайн харж байна. Нэгсэндээ та амьдралаа өөрөө сонгох хэрэгтэй болохоос нэг тийм ээж чинь таныг тийм сонгож өгдөг юм. Одоо чинь баг хахад ээж аваадлаагээл энийг өсөө зүгээр 2 хажин 5 төсгээл. Тэгэл дарамтууч юм хөрөөс солих усаад өгч шүү дээ. Таны өөрхөн зохиож байгаа юм уу, гүү ч юм мэддэггүй тэгтээс. Яг зөвхөн өснө л дээ. Яг тэр шиг амьдрал одоо биш юм аа. Яг одоо аль нь таны амьдрал зохихийн, аль нь болохгүй гэдгээр энэс нь та хүмүүсээ ярилцах болохоос эцсийн шийдвэрийг та өөр гаргах хэрэгтэй шүү. Ягаад гэвэл танд өвлийн үрийн нэг сорил орж иж байгаа юм байна. Одоо ингээд нэг тийм юу гэн танд 2 сонголт өгнө. Нэг нь хортой айлын, нөгөөг нь хоргүй айлын. Хортой айлын магадгүй илүү үзэсгэлэнтэй байж магадгүй. Гэхдээ хортой айлын бол хортой айлын. Яг тийм зүйл таны амьдрал бас одоо өвлийн үрийн сорил болж орж иж байгаа учраас ямарваа нэг альва нэг шийдвэр сонголт хийхдээ маш тийм бодолтой, уул суурьтай, олон талаас нь харж ялангуяа одоо бусдын төлөө болон өөрийнхөө төлөө шийдвэрийг гаргахдаа одоо юу яж болохгүй. Яг тэгвэл бусдыг өрөвдөж болохгүй. Ялангуяа өөртөө чинь холбоотой чухал шийдвэр гарч байгаа үед. Тэгэхгүй бол та заримдаа бас бусдыг бодоод өөрийгөө тийм фактлуулчих үе бол байгаад байна. За юу. Гол нь энэ удаагийн амьдралын өвлийн хөшөлт хийхгүй өөрийгөө сайрлана. Яагаад гэвэл та хүчтэй байж илүү олон хүн тус илүү олон гоё байлгана. Амьдралын хөө сайн мэн гэдгийг хэлж байгаа юм. За 3 дахь нь 5 сава. За яаж ч өвлийн үрийн бас сорилт байдаг юм байна. Дотроо зөрчилтэй. Одоо ч нөгөө юу хэдэн жилийн өмнө нэлээд хэдэн жилийн өмнө юу яагаа бас нэг улаан цай нөгөө нэг одоо Азийн наадам дээр нөгөө чөлөөтийн нэг юм болоод тэгээд одоо манайх зөв гэсээр хэвдэл чинь манайх чинь тал нь тэгээд хууч. За тэгээд орхиоч үртэй ингээд яг тань дээр бас жоон тийм болох тань. Овоо нэг та өөрхөд л юмцээ. Овоо нэг өөрхөд л гоё бай гэхээр тэгээд за хаяа ятгах лайлаа гэл. Үгүй харин бүр татчихсан өөрийнхөө амьдралын төлөө өөрийнхөө бас сайн сэний төлөө явах хэрэгтэй. Ямарваа нэг зүйлсүүд дээр нэг тийм хай тэгээд түүхтүү цаашаа гэхгүйгээр бас өөрийнхөө тийм жоохон нэрлэхүү зам ч гэх юм уу эсвэл зарим хүмүүсийн тийм нүүрдлэгийг болохоор санаа зовсон ч гэх юм уу үгүй харин бүр тэр манд хүмүүсээ нүүр тулна яг өөрийн гэсэн нэг зоригтой зоригтой сайхан амьдран заа юу. Ер нь бол урд төрлийн чинь хүн суурандаа тийм хамгийн одоо амьдралдаа юу болж юу болохгүй гэдгийг мэддэг байсан хэрнээ одоо юу гэдгийг түүх цаашаагээд өртдөг ч юм уу те одоо тэрнээсээ болоод бас амьдралын зарим зүйлсүүд дээр юу яагаад гэсэн шиг байна. Алдах зүйлс байгаад гэсэн юм байна. Яаж алдсан бэ гэхээр ойлгомжтой. Энэ чинь хүн юу бодож үстэй одоо амьдрал чинь ингээ яваад тахад балан штэ. Одоо юу гэсэн үг вэ гэхээр таны амьдрал яалчгүй тийм бас одоо яг нэг ингээ гоё шийдээ гоё юм хийхээр эргэлзээ амир хүүстэй. Ийм эргэлзээ байж болохгүй. Ямар нэг та өөр хөдөлгөөн хийж байгаа бол тэгээ шууд хэрвээ хэцүү байгаа нөхцөл яаж ч тийм метр өртөө за бүр болохгүй бол тэгээд нэг мэдж байгаа илүү. За би жоох их илүү жам ярьчих гэж магадгүй шуушлаарай. За ерөнхийдөө бол одоо юу вэ? Нэгсэндээ таны өөр төрлөл аюу тийм фемин буюу одоо эмэгтэй энерги өндөртэй аюу тийм бусдыг хайрлах халамжлсан. Гэтэ үе жоохон аашны үйл оролдох үйс жоохон сонин ааштай. Тэгтээ суурандаа тийм хайрн тийм ундарсан сайхан байсан бөгөөд одоо бас одоо тэр үедээ нөгөө тийм аюу гоё юм бүтээж бас байсан ч гэсэн чөтгөрийн жоохон юм орсон байгаа учраас алдаа бас их гарсан.
Тийм учраас энэ удаагийн үеийн өрн одоо өмнөх үеийн өрн алдаагаа засаж илүү тийм сайн гоё зүйлсийг бүтээж давхар өөрийгөө хайрлж өөрөө хамаагүй амьдралаа шийдэж сайн явах бөгөөд бас чөтгөрийн тийм балаа асуудалтай нүүр тулах нь таны амьдрал одоо маш чухал юм а гэж үйл явдал болчихж байгаамаа. За харин одоо гаргалгаа нь яах юм? Харцгаая. Үйл явдал ингэ бууцсан байдаг. Эхнийх нь 6 сэлэм. Яалтчгүй таны амьдралд одоо холдох ёстой одоо орхих ёстой зүйл гэж яалчгүй байгаа юм байна. Та энэ хүсэл сонсон хүнтэй магадгүй нэг харилцаа ч юм уу нэг ажил дээр ч юм уу тийм бүрийгээл байгаад идэг. Гайгүй болондоо ингээл болгоч юм шиг үгүй ч юм шиг бүрийгээд идэг. Тийм зүйл ялч жоохон байгаад байна. Болохгүй эсвэл харилцаж идэв юм уу? Одоо нэг юм юу байдаг үстэй. Аригчны гэр бүл нэг арх уухгүй өдрөөл азаргалтай байдаг гэдэг. Гэтэл тэр өдрийн хүлээн гэдэг бас юм тамтай. Одоо арх уухгүй байх нь хүлээгээл найдаас оройлго сууд юм гэвэл лай байгаа юм байна. Яг тийм зүйл магадгүй таны амьдрал байгаад шиг байна. Ажил үт юм уу, гэр бүл үт юм уу те. Одоо үдгийн цалингаа хөдрөөл тэгэл дараатай сайхан хандаад эсвэл бос үдээ тэгээд аллаа байгаад л яг л хэцүү үстэй. Та нэгсэндээ амьдралдаа зарим болохгүй бүтэхгүй байгаа зүйлстэй гүрийхээр биш ялч яг ийм байгаа үнэн юм а гэдэг хүлээн зөвшөөрмөр байна. Тэгэхгүй бол та өөрөө амьдралдаа нэг тийм болж ин бүтэж ин ерөөдөө гайгүй байна гэж харсаар байгаад зарим зүйлс дээр бүр тийм бөөрнөвтөндөө ядаж унах ч юм уу эсвэл одоо бас өөрийгөө алж явах сайн мэдгүй л байна удаа гэж гажирч байна. За хоёр дахь нь хайр мэтгүүр даяанч. Яалчгүй заримдаа танд өөр чинь тийм ганцаараа өөрөө учир зүг олгосон зүйл байдгийн байна. Ялангуяа одоо юу юм бэ? Уг нь та одоо нэг ганцаар хамаа хийжүүлж чаддаг. Гэхдээ хүмүүс нь одоо орж ирээд ингэдэг заадаг та ядаргатай болчдөг. Одоо тэрмээр хиймээр чимших өгөөж чимших те. Яг ийм нөхцөлд хүмүүс зоригтойгоор өөрийнхөө төлөө үг үжих сурах хэрэгтэй байгаа юм. Наа хүүхдүүд төлөө зааг ихлэгдвэл өөрийнхөө төлөө үг үжих заяа. Тэгэхгүй бол одоо энэ харимт ч өөрөө нуухгүй юу? Амьдралынхаа утга учирыг өөрөө ганцаараа хайгаа явж байгаа одоо даяарч явахгүй юу. Яг ингэж явж байгаа хүн өөрөө олдгийн. Гэтэл одоо тийм танд нэг тиймгүй энэгээр яв. Эсвэл тэргээр яв гэдэг тийм сонир заагаад байхаар та тэг яг өөрийнхөө амьдрал утга учирч тийм эсвэл үнэн ч юм уу зөв шийдвэрийг олохгүй магадлал байгаа шүү. Тэгэхээр эцсийн эцэд хэний зөв вэ? Таны зөв. Харин тань зөвлөх үйлдэл явах байж болно. Тэрнээс учиргүй нэг тийм агаанд биш үү мэдөө гэдэг болохгүй заяа. За харин одоо сүүлд нь захиусан нэгнээс нь юу зөвлөсөн байна? Хэвлээ харцгаая. За одоо амьсгал авч байгаа мөч бүхэн минь одоо амьсгал болгон минь одоо намайг амьд гэдэг мэдрэл юм аа гэдэг. Юу яана? Энэ үчир сонгосон хүндээ жоохон депрессивс орсон уу гайгүй юу? За гайгүй бол яг хөө гайтай бол жоохон өөрөөхөө амьд гэдэг сайхан мэдрээд за гадаа гарахгүйс хүүтэн байна. Гэхдээ бас нэг очиж зүг нь болоод гоё нэм үйл хийгээд яг яаж амьдрал хамгийн сайхан төлөвлөд гоё яваараа заяа. Нэг гэсэндээ та өөрийгөө хайрлах чаддгүй бусдыг хайрлах магадгүй илүүж магадгүй шүү. Тэгвэл өөрийгөө хайрлах тал дээр илүү сайхан төвлөж үзээрэй гэж бол энэ өдөр дээр одоо гарч байгаа юм аа. Хоёр дахь нь одоо би одоо хамгийн хүчтэй үедээ байдаг. Ямар үедээ гэхээр одоо миний одоо чөлөө сэтгэлгээ чөлөөт одоо тийм бүтээлч байдал маань одоо сонсогдсон үед. Нэгээс онгод орсон үед. Ууг нь сонгосон хүнтэй аюу тийм гоё бүтээл чимээ хийдэг болгодог таны гараас юм гардыг байна. Данжгүй болж байна. Гэхдээ юу шүү. Хит өөрийгөө дараад одоо хүмүүсээс ичдэг ч юм уу хилэн болно ч юм уу болохгүй. Харин бүр тэр зам одоо бид нар бол тийм коммунист систем юм дээр бид нар капиталист ажлын явж байгаа. Харин бүр одоо тийм чөлөөтэй ярьж өөрийнхөө юу гэснийг хийж болохоор бол болгоод болохгүй за яг өөр юм болгоё гэдэг ч юм уу те. Нэг өсөндөө одоо мен бол нэг юм дашин дуртай би бол өөртөө амлалтай. Ер нь нэг хэзээ нэг өдөр би бас өөхөн ойлгомжтой 84 тэр 90 ч юм уу те. Гэхдээ тэрнээс өмнө би тэгэхэд тэгшдэг байж биш. Тэгэхэд ийм байсандаа ингэ болгосондоо эсвэл тэгэхэд ингэ алдсан эсвэл тэгэхэд онсондоо гэдгээ бодоо байж надад илүү гоё ихгүй. Яг тийм зүйлийг та бас өөрөөр илүү сайхан хийгээрэй гэж гарч иж байгаа юм аа. За одоо ингээд
3 өдөр манд дуслаа. Хөдөлгөөн дэлгэцэн таалагдсан бол лайк дараад шеэр хийх subscribe дараарай. Амд donation маш баярлал болно. За тийм үн одоо бүлийн нөхцөл дээр хэлсэн юм хэлэх юм тийм. Юу нэг төвжинд бичиж яваад тэр шинэ сайхан манифестигээ залбирлж өрөөлөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайн өсөөрэй. Дашрын тул та бүхэн ингээд байнгын стресстэй ингээд тавьшдахгүй хэцүү байгаа бол та бүхэнд Oracle нэрэлтүүлэлт авсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут авснаад 10-20 минут ингээд гоё бяцлал хийгээд тэгээ сайхан шүрч зургаар тэгэхээр аюул сайхан би хаж намайг гоё болгон байгаа юм шүү. За тэгээ сүүлд нь хэлэхэд хүн өөрөө өөрийгөө хайрлаж сурвал аюул сайхан байдаг юм шүү заяа. За одоо ингээд даач үзэлтэй уулзгая. 3 сарын дуслаа. Та бүхэн хамгийн сайн өсөөрэй. Хайртай шүү.